За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн хичээлээр 11-р ангийн мөрөө ба шулууны тэгштэглээс тогтсон хоёр озогчтой тэгштэглийн систем гэдэг хичээлийг багшин заана. Өнөөдрийн хичээл ашиглагдах өмнөх мэдлэгээ төлөөс сэргээе. За тэгэхээр өмнөх одоо үзсэн шулууны тэгштгэл график, квадрат функцийн график, координатын ихтер төвтэй тойргийн тэгштгэл график, гиперболын график, шулуун ба мөрийн харилцан байршил гэдэг хичээлүүдийг бид нэр сэргээ санах шаардлагатай. За эдгээрээс саная. За шулууны тэгштгэл график гэдэг сэдвээр бид нэр энэ одоо жишээ нь шулууны ерөнхий хэлбэртэй өгсөн тэгштгэл байна. За үүнийг яг бүгдээрээ графикийг байгуулахдаа наалалт нь харагдах хэлбэрлэл шилжүүлдэг тийм ээ. За ингээд y тэнцүү 2x-аас 5 гэсэн хэлбэр шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл наалалт нь 2 гэж харагдахаар болгож шилжүүлж байна. За ингэснээрээ бидний өөрөлдвөл яг графикийг байгуулаад сурсан өрөл бидний яг өмнө ашигладаг хэлбэрлэл шилжиж байна гэсэн үг. За ингээд графикийг байгуулах юм бол координат ихийг дайрсан 1 үед 2, 2 үед 4 гэсэн цэгийг дайрсан график зурагддаг. За 2x-ээс 5 болчоор 2x график маань доошоогоо яг 5 нэгжээр шилжсэн юм байгуулагддаг байгаа. За y тэнцүү тэг x дээр нэмэх нь b гэд буюу өөрөөр хэлбэл наалалтын тэг үеийн хэлбэрийн яг тэгштэглийг авч үзье. За тэгвэл y тэнцүү хасах 3 гэдэг тэгштгэлтэй бол графикийг яаж байгуулдаг вэ? За y-ийн хасах 3-ыг дайрсан x тэнхлэгтэй параллел хэвтэй өрөлдвөл яг шулуун зурагддаг шүү дээ. За y тэнцүү 0 бол за x тэнхлэгтэй давхцаж өрөлдвөл яг зурагддаг. Y-ийн 0-ыг дайрсан өрөлдвөл яг x тэнхлэгтэй давхцсан өрөлдвөл яг ингэ зурагддаг. За тэгвэл одоо x тэнцүү b хэлбэрийн шулууны график хэрхэн зурдгаа саная. За x тэнцүү 2 гэдэг шулууны график бид нэр яаж сурдаг вүлээ. За x-ийн 2-ыг дайруулад y тэнхлэгтэй параллел яг зурддаг шүү дээ. За дараа нь x тэнцүү тэг шулууны график байгуулахдаа за x-ийн t-ийг дайруулад за y шулуунтай y тэнхлэгтэй яг давхцаад өрөлдвөл ингэ зурагддаг. За бүгдээрээ дараа нь чинь квадрат функцийн график. За x квадратаас 6x нэмэх нь 11 параболын графикийг байгуулахдаа бүтэн квадрат ялгах аргаар байгуулдаг. За тэгэхээр x-ээс 3-ын квадрат дээр нэмэх нь 2 гэсэн хэлбэрт оруулна. Ингэснээрээ y тэнцүү x-ийн квадрат функцийн графикийг абсцисс тэнхлэгийн дагуу баруун тишээ 3 нэгж шилжүүлээд дараа нь дээш нь яг 2 нэгж зурдаг. За зурж харуулъя. За бидний хамгийн сайн өрөлдвөл яг одоо хүснэгтийг нь хийхгүйгээр тийм ээ шууд зурж чаддаг квадрат функцийн график буюу y тэнцүү x квадрат маань байна. За x-ээс хасах 3-ын квадрат болохоор x тэнхлэгийн дагуу баруун тишээ яг 3 нэгж өрөлдөж. За тэгвэл x-ээс 3-ын квадрат дээр нэмэх нь 2 болохоор x-ээс 3-ын квадрат маань дээшээ яг 2 нэгжээр өрөлдөж шилждэг байна. За координатын ихтер төвтэй тойргийн тэгштгэл график бүгд харъя. За x квадрат дээр нэмэх нь y квадрат тэнцүү 9 гэж өгөгдсөн байна. За тэгвэл 9 гэдэг бол бид нэр 3-ын квадрат болгож харна. Ингэснээрээ бол 3 радиустай координатын ихтер яг төвтэй тойрог өрөлдвөл зурагддаг шүү дээ. За y тэнцүү a-г бах нь x функцийн график буюу одоо бидний арсенал функцийн график бүгдээрээ байгуулъя. За ийм төрлийн графикийг бид нэр яг гипербол график гэж хэлдэг. За нэг жишээ болгож авъя. Y тэнцүү 4-ийг бах нь x-ийн график явах та бүгдээрээ утгын хүснэгт хий. За мэдээж хэрэг координатын ихтэй ойрхон цэгүүдийг аавна. Гэхдээ тэг гэдэг цэгийг энд бол авч болохгүй. Учир нь юу вэ гэхээр тоог тэг тууж өрөлдвөл болохгүй тийм ээ. Тэгэхээр x-ийн оронд өрөлдвөл хуваарьт өрөлдвөл x байгаа учраас x-ийн оронд тэгийг авахгүй. Тэгээс бусад өрөлдвөл тоонуудыг авна. Тэгэхээр бүгдээрээ хасах 4-өөс нэмэх 4-ийн хоорондох бүхэл тоонуудыг аваад утгын хүснэгтийг хийсэн байна. За ингээд графикийг байгуулах юм бол
1 болон 3 дугаар мөчид өрөл зурагдсан. За ингээд тэнхлэгүүд рүү хязгааргүй ойртдог. Гэхдээ огтлцдаггүй, шүргэлцдэггүй тийм ээ, хязгааргүй ойртсон өрөлбөл яг ийм функцийн график зурагддаг. Энэхүү графика бид нэр яг гипербол гэж нэрлэдэг шүү дээ. За тэгвэл хүртүрт байсан 4-ийн тооны өмнө хасах тэмдэг бичиж өрөлбөл яг хасах 4-ийг баах нь x болвол яадаг вүлээ. За мөн утгын хүснэгтийг хийгээд зурах юм бол 2 болон 4 дугаар мөчид зурагдана. Мөн ялгаа байхгүй x, y тэнхлэгүүд рүү хязгааргүй ойртно. Гэхдээ хизээч огтлцохгүй, шүргэлцэхгүй өрөлбөл ийм хэлбэртэйгээр зурагддаг. За энэ бол яг гиперболын график байлаа. За мөрөө ба шулууны харилцан байршлыг авч үзье. За тэгэхээр парабол шулуу хоёр хоорондын харилцан байршил, тойрог ба шулууны хоорондын харилцан байршил, гипербол ба шулууны харилцан байршлыг бүгдээр авч үзье. За эхлээд парабол ба шулууны харилцан байршлыг бүгдээр авч үзье. За энд бидний түрүүний графикийг байгуулсан x, y тэнцвэр x квадратаас 6x нэмэх нь 11. За гэсэн өрөлбөл яг квадрат функцийн тэгштгэл байна. За y тэнцвэр 2x-ээс 1 гээд шулууны тэгштгэл өгсөн байна. За энэ хоёрыг нэг координатын систем дээр байгуулах юм бол огтлцжээ. 2 цэгээр огтлцсан байна. За 2 цэгээр огтлцсан байгаа байна. За тэгвэл x, y тэнцвэр x квадратаас 6x нэмэх нь 11. За шулууны тэгштгэл болохоор зэрэг хасах 1 байсан бол хасах нь 5 болгоод өөрчилсөн байна. Өмнөх жишээний шулууны тэгштэглийг бол тийм ээ. За ингэсэн үед болохоор парабол шулуун 2 маань шүргэлцсэн байна. Нэг цэгээр шүргэлцсэн байна. За тэгвэл мөн өмнөх квадрат функцийн графикийг хэвээр нь авсан байна, тийм ээ. Тэгштэглийг нь бол хэвээр нь авсан байна. Шулууны тэгштэглийг болохоор 2x-ээс 5 байсан бол одоо 2x-ээс 6 болгож өөрчилжээ. За тэгвэл график нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг харъя. За парабол шулуу 2 маань огтлцоогүй өрөлбөл ийм байршилтай байх нэ. За дараа нь тойрог ба шулууныг авч үзье. За бидний өмнө одоо жишээн дээр авсан 3 радиустай координат ихтер төвтэй тойрог байна. Y тэнцвэр 3 шулуун байна. За энэ хоёрыг нэг координат системд хамт зурж үзэх юм бол нэг цэгээр шүргэлцсэн байршилтайгаар зурагджээ. За мөн тойргийн тэгштгэл бол хэвээрээ координат ихтер төвтэй 3 радиустай тойрог. За шулууны тэгштгэл болохоор Y тэнцвэр 0 болж өөрчлөгдсөн жишээ авъя. За ингүүл яг 2 цэгээр огтлцсон. За ийм барилттай байна. За дараа нь тойрог шулуун 2-ыг тойргийнхын тэгштэглийг бол хэвээр нь аваад шулууны тэгштэглийг Y тэнцвэр 4 болгон өөрчилсөн байна. За ийм жишээ авч үзэж зургийг зурж үзэх юм бол тойрог шулуун 2-ийн маань яг график огтлцоогүй. За ийм байж болох. За дараа нь гипербол ба шулууны харилцан байршлыг авч үзье. За тэгвэл бидний өмнө одоо жишээн дээр зурсан гипербол график буюу өрөлбөл яг 4-ийг баах нь x-ийн графикийг y тэнцвэр x-ийн графикт өрөлбөл ямар хөө барилттай байж болохыг бүгдээрээ зурж харах шаардлагатай байна. За ингээд зураад харах юм бол 2 цэгээр огтлцсон. За ийм байршилтай өрөлбөл яг байна. За мөн гиперболын тэгштгэл маань хэвээрээ 4-ийг байх нь x. За шулууны тэгштгэл болохоор y тэнцвэр 4 гэдгээр авах юм бол за ингээд нэг цэгээр өрөлбөл огтлцсон. Ийм байршилтайгаар явах байж болох нэ. За тэгвэл одоо дараагийн жишээ бол гиперболын тэгштгэл 4-ийг байх нь x хэвээрээ шулууны тэгштгэл y тэнцвэр хасах t-5x-ээс 1. За ингээд нэг координатын систем дээр байгуулахад гиперболын график шулууны график хоёр хоорондоо огтлцоогүй байна. За тэгэхээр бид бүхэн тийм ээ парабол ба шулуун болвол тийм ээ огтлцоогүй байж болно, нэг цэгээр шүргэлцсэн байж болно, хоёр цэгээр огтлцсан байж болно гэдгийг сая харлаа. За мөн тойрог шулуу 2 огтлцоогүй байж болно, мөн нэг цэгээр шүргэлцэж болно, хоёр цэгээр огтлцож болно гэдгийг харлаа.
За гиперболба шулуун мөн ялгаа байхгүй яг. Огтлцохгүй байж болно. Нэг цэгээр шүргсэн байж болно. Нэг цэгээр огтлсон байж болно. Мөн хоёр цэгээр огтлсон байж болно гэдгийг бүгдээр яг харлаа. За өнөөдрийн хичээлийн өөрөлдвөл систем маань морой ба шулууны тэгшдэглээс тогтсон хоёр өсөлттэй тэгшдэглээс систем шүү дээ. За тэгвэл энэ хүү хичээлийг бид нэр яг графикийн аргаар бодох, орлуулах аргаар бодох гэсэн ийм хоёр аргыг өөрөлдвөл үзснээр эзэмших юм аа. За тэгэхээр эхлээд бүгдээрээ графикийн аргаар авч үзье. За энд 2x-ээс хань y тэнцүү 5 гэдэг шулууны тэгштгэл. За y тэнцүү x квадратаас хань 6 гэсэн нэмэх нь 11 гэсэн квадрат функцийн тэгштгэл байна. За энэ хоёрын тэгштгэлийг одоо систем болгож өөрөлдөл авч үзсэн байна. За бид нэр өмнө нь шугамн тэгштгэлийн системийг бол үзсэн байгаа тийм ээ. За тэгээ шугамн тэгштгэлийн систем дээр бид нэр яг графикийн аргаар бас тэгштгэлийн системийг бас бодож үзчихсэн. За тэгвэл одоо нэг нь шулуун, нэг нь морой байгаа тохиолдол байх нь шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ шулууны графикыг байгуулахад эвтэх хэлбэртэй буюу налалтанд харагдах хэлбэртэй хэлбэрлэгөө шилжүүлнэ. За мөн квадрат функцээ бүтэн квадрат ялгаж өөрлөвөл яг зурхад бэлэн болгоно. За ингээд зурснараа парабол зурагтна, шулуун зурагтна. Энэ хоёр бол яг нэг цэгээр шүргэлтсэн байна. Тэгэхээр нэг цэгээр шүргэлцэх гэдэг чинь бол өөрөлдвөл нэг ерөнхий цэгтэй байна гэсэн. Тэр шүргэлцэж байгаа тэр цэг бол параболын цэг, шулууны цэг болно. Тэгэхээр өөрөлдвөл энэ хоёрыг зэрэг үнэн, энэ хоёр тэгшдэглийг зэрэг үнэн байлгах өөрөлдвөл яг x, y бүхий тийм хос утга бол x нь 4, y нь 3 байх тохиолдол юм аа. За тэгэхээр энэ нэг ерөнхий одоо юу гэдэг цэгтэй учраас нэг шийдтэй байна. За тэр шийд нь бол 4. Өөрөлдвөл x-ийн оронд 4, y-ийн оронд 3-ыг орлуулах юм бол хоёр тэгштгэл маань хоёулаа яг тэнцэл төрнэ. За тэгэхээр өөрөлдвөл зэрэг тэнцэл төрөх өөрөлдвөл тохиолдлыг бид нэр шийдэж авч үздэг байна. За дараа нь болохоор y тэнцүү 2x-ээс хань 1 шулуун. За өмнө авсан нөгөө квадрат функцийн тэгшдэглийг хэвээр нь авсан. За ингээд мөн ялгаа байхгүй яг зурхад эвтэх хэлбэрлэг графикыг байгуулахад эвтэйхэн болгож тэгшдэглээ хувиргаад за ингээд графикийг координат системээр зурхад хоёр цэгээр өөрөлдвөл яг огтлцсон байна. Парабол шулуун хоёр маань. За ингээд огтлцлын цэг нь бол яг 2, 3, 6, 11 гэсэн цэгүүдээр огтлцсан буюу хоёр ерөнхий цэгтэй байгаа учраас хоёр шийттэй. 6, 11, 2, 3 гэсэн өөрөлдвөл яг хоёр шийттэй систем тэгштгэл байх нэ. За дараагийн жишээ. За шулууны тэгштгэл бол 2x-ээс 6 болж өөрчлөгдсөн квадрат функцийн тэгштгэл маань хэвээрээ. За ийм тохиолдолд за квадрат функцээ графикын зурхад эвтэйхэн болгож бүтэн квадрат ялгалаа. За ингээд зурсан чинь парабол болон шулуун хоёр огтлцоогүй байна. Өөрөлдвөл нэг ч ерөнхий цэггүй байх нь энэ хоёрын график. Тийм учраас энэ систем тэгштгэл шийдэх байх нэ. За шийдвэг гэдэг математик тэмдэглэгээр ингэж тэмдэглэдэг шүү дээ. За дараагийн жишээ. За y тэнцүү 3 гэдэг шулуун. За x квадратаар нэмэх нь y квадрат тэнцүү 9 буюу 3 радиустай координат ихээр төвтэй тойргийн тэгштгэл өгөгдсөн байна. За энэ хоёрын тэгштгэлийн системийг графикийн аргаар бодоход за нэг координатын систем дээр өөрөлдвөл хоёулангийнх нь графикийг байгууллаа. За гэтэл тэг 3 цэгээр шүргэлтсэн байна. За энэ өөрөлдвөл тэг 3 цэг гэдэг бол тойргийн цэг, шулууны цэг болж ерөнхий цэг болж байна. За тэгээ нэг ерөнхий цэгтэй учраас тэрхүү цэг нь бол энэ тэгштгэлийн тэгштгэлийн системийн шийд болж байна. За дараагийн жишээ бол y тэнцүү тэг шулуун. За нөгөө координатын их төр төвтэй
3 радиустай тойргийн тэгштэл хоёр өгөгдсөн систем байна. За ингээд графикийг байгуулах юм бол 2 цэгээр үргэлбэл огтлолцсон буюу хасах 3 тэг за 3 тэг гэсэн үргэлбэл яг нь 2 ерөнхий цэгтэй зураг зурагдсан байна. Энэ нь үргэлбэл 2 ерөнхий цэг буюу энэ хоёр нь энэ системийн шийд болно. За дараагийн тэгштэл болохоор y тэнцүү 4. За x квадрат дээр нэмэх нь y квадрат тэнцүү 9. За ингээд графикийг байгуулаад харах юм бол нэг ч ерөнхий цэггүй байна. За шулуун тойрог хоёр маань шүргэлцээгүй огтлцоогүй гэсэн. За ингээд нэг ч ерөнхий цэггүй учраас шийдэггүй байна. За одоо y тэнцүү 4-ийг байх нь x гэсэн гэхээр бол тэгштэл за y тэнцүү x гэсэн шулуун тэгштгэлийг хамтнаач үзсэн чинь 2 цэгээр огтлцсон байна. Үргэлбэл 2 ерөнхий цэгтэй. За ингэхээр 2 шийттэй гэсэн. Тэгэхээр үргэлбэл 2 2 хас 2 хас 2 гэсэн нэг огтлцлын цэгүүд бол шийд нь болж байна гэсэн. За y тэнцүү 4-ийг байх нь x гэхээр бол y тэнцүү 4 шулуун. За нэг ерөнхий цэгтэй байх нь. Тэгэхээр нэг ерөнхий цэгтэй гэдэг нь нэг шийттэй гэсэн. 1 4 гэсэн ерөнхий нэг шийттэй байх. Нэг ерөнхий цэгтэй учраас нэг шийттэй байх нэ. За y тэнцүү 4-ийг байх нь x. За y тэнцүү хасах t-5 x дээр x-ээс хасах нь 1 гэсэн шулуун тэгштэл. За ингээд энэ хоёрыг хамтд нь зурах юм бол ерөнхий цэггүй буюу огтлцоогүй үргэлбэл яг зурагдж байна. Тэгэхээр огтлцохгүй байна гэдэг бол нэг ч ерөнхий цэг байхгүй, нэг ч ерөнхий цэг байхгүй байна гэдэг бол шийдвэ гэсэн. За одоо орлуулах аргаар бодох. За аргыг үзье. За тэгэхээр бид нэр өмнө нь хоёр усгчтай шугамн тэгштгэлийн системийг бол тийм ээ орлуулах аргаар бодож үзчихсэн байгаа. За тэгэхээр тэрхүү арга бол өөрөлдвөл яг мөн энд хэрэглэгдэнэ. За энд y бол x квадратаас хань 6x нэмэх нь 11-тэй тэнцүү учраас нэгдүгээр тэгштгэлийн y-ийн оронд өөрөлдвөл x квадратаас хань 6x нэмэх нь 11-ийг сольж бичсэн байна. За ингээд эмэгдэх юм бол хас x квадрат дээр нэмэх нь 8x хасах нь 11 тэнцүү 5 боллоо. За нэг 5-ыг тэгштгэлийн нөгөө талд гаргаад за хасах нэгээр үржих өөрөлдвөл яг x квадратаас хань 8x нэмэх нь 16 болж байна. За энэ бол x-ээс хань 4-ийн квадрат буюу ингээд бүтэн квадрат болох нь ингээд тодорхой харагдаж байна. X-ээр x 4 гэсэн үргэлбэл яг доттой байх нэ. За ингээд x 4-г олсон учраас эндээс y-гээ нэгдүгээр тэгшгэлдээ орлуулад олж болно тийм үү. За ингээд орлуулахад y бол 3 байх нэ. За ингээд x нь 4, y нь 3 гэсэн үргэлбэл яг нэг шийд гарч ирж байна. За үүнийг бид нэр өмнө график аргаар бодсон тийм ээ. Тэгэхээр график аргаар бодсонтой маань таарч байгаа хэсгийг бүгд шалгаж харъя. За парабол шулуун 2 огтлцоод 4 3 гэсэн нэг цэгээр шүргэсэжсэн. За ийм тохиолдолд байсан. Тэгэхээр бид нэр график аргаар бодсонтой орлуулах аргаар бодсон маань үргэлбэл яг хариу таарч байгааг харж байна. За дараагийн орлуулах аргаар бодох бодлого бол y тэнцүү 3. За x квадрат дээр нэмэх нь y квадрат тэнцүү 9. За тэгэхээр эхний тэгшгэлээс бол y-г шууд 3 гэдэг нь мэдгэж байгаа учраас хоёрдугаар тэгшгэлд y-ийн оронд 3-ыг орлуулахад за x квадрат тэнцүү тэг гэдэг тэгшгэл гарна. За эндээс x бол тэг юм. За x тэг бөгөөд y нь шууд 3 гэдэг анханасаа өгөгдсөн байсан учраас тэг 3 гэсэн нэг шийттэй систем тэгшгэл болох нь харагдаж байна. За энийг бүгдээрээ графикаараар бодсон таван тулгаж харъя. За тойрог шулуун 2 нэг цэгээр огтлцсон буюу тэг 3 гэсэн үргэлбэл яг нэг цэгээр шүргэлтсэн. За ийм байсан. За тэгэхээр хариу маань яг графикаараар бодсонтойгоо таарч байна. За дараачийн бодох орлуулах аргаар бодох бодлого бол y тэнцүү 4-ийг байх нь x, y тэнцүү x гэдэг шулууны тэгшгэлтэй бодлого байна. За y бол x-тэй тэнцүү учраас нэгдүгээр тэгштгэлийн y-ийн оронд шууд x-ийг өрүүлбэл
сольж бичсэн. За ингээд сольж бичгээд бол x гэдэг бол 1 гэсэн хуваарьтай хүртүрт y байгаа x гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээсээ пропорц ашиглаад x квадрат тэнцүү 4 гэдэг тэгштэгийг гаргаж аваад эндээс x 1 2-ыг олох юм бол x нь хас 2 нэмэх 2 гэсэн утга гарч ирнэ. За ингээд x-ийн хас 2-ыг орлуулад x-ийн оронд нэмэх 2-ыг орлуулад y бол хас 2 нэмэх 2 гэсэн хоёр утга гарч ирнэ. Ингэснээрээ хас 2 нэмэх 2 нэмэх 2 гэсэн хоёр шийдтэй систем тэгштгэл байх нэ гэдэг нь эндээс харагдаж байна. За үүнийг бүгдээрээ графикаар бодсон. За үүнтэйгээ тулгаж харъя. За ингээд гипер бол шулуу 2 ерөнхий цэгтэй буюу өөрөөр хэлбэл яг гипер бол шулуу 2 цэгээр огтлолцсон байсан. За ингээд хас 2 нэмэх 2 гэсэн өөрөөр хэлбэл шийд графикаар бодоход гарсан. Энийг өөрөөр хэлбэл орлуулахаар бодсонтэй маань таарч байна. За ингээд гэрийн даалгаварт сурах хүчгийн хуудасны дугаар 22 дасгал 8-аас 19-ийг хийгээрэй хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хичээлдээ сайн анхаарсан сурагчдад баярлалаа. Амжилт хүсье.